дуучин жавхлан дөрөөсөн бичлэгийг хийсэн ахгүй л гэсэн чинь шүдэ авахаа бол юм тэний коронавирусын шинжилгээ өгөх гээд гаргаад явж байна. Hello, hi guys. За өдрийн мэнд. Анан дүүдээ памперс нөмсүүлж байгаа. Хүүхд том ачаад бас айгуу гоё. Ингээд юу хаад ээжтэй туслаад гоё. Тэ. За ямар ч юм өнөөдөр бид 3 мөглөө босоод цай ундаа уучихсан, охиноо хоолчихсан. Тэгээд өнөөдөр юу хийх гэж байна гэхлээр цэвэрлэгээ ийн ээжийн ажлыг хийн. Тэгээ ойрд ерөөсө нөгөө хөрхрээ явж ирснээс хойш тэгээд наадан болоод тэгээд ерөөхдөө амралтын байдалтай влог энэ бол баг бичээгүй бичихч баг хүсэл төрөхгүй байсан. Зүгээр л юу ч хийхгүй ингээл амраал байж юмсан санагдав. Тэгээд ойрд ядарсан. Тэгээд за тэгээ олон юм яриад явах. За өнөөдөр би болохоор гэрээ цэвэрлэнэ. Яг хүн болгоно л угаасаа л гэр цэвэрлдэг л дээ. Тэгээ угаасаа ээж хүн эхнэр хүн бүгд л гэрээ цэвэрлж байгаа яг. Миний одоо нөгөө ойр дотны ч гэсэн хүмүүс бас мэддгүү байж магадгүй зүйлсийн талаар бас ярилцсан. Тэгээд за өчтөр би охиныхоо хувцсуудыг бүгдийг угаагаад тавьчихсан байгаа. Тэгээд одоо энийг эрхэлж аваад тэгээд гэрээ цэвэрлэнэ. За энэ харагдах нь. Hey, ciao, good day. Боллоо. За хувцас авчихлаа одоо. Ай таг авгана. Мянган коммент хүрүүл хийж үзүүлэх гээд пост оруулахгүй юу? Тэгсэн чинь хүүхдүүдийн хачааг цагийн дотор бараг мянган коммент хүрсэн. Тэгээд хүмүүс амар гоё эрэг сэтгэл хэлсэн байлаа, гоё байна. Одоо бондголч гисэн бүдүүн ч гэсэн эвсэлтэй байна, эвсэлтэй юм бэ гэжсэн. Тэгээ уг нь бол би чинь цэцэрлэгт байхаасаа эхлээл нөгөө урлагийн үйлчлэг энтерт ордог тий. Тэгээ нөгөө төгөлдөр хуур дардаг. Тэгээ манай багш намайг төгөлдөр хуур тоглуулна, дуулуулна, бүжиглүүлнэ, монгол бүжиг бүжиглдэг, рэп бүжиг бүжиглдэг. Тэгэл байлаа ш. Тэгээд 8 настай анх 1-р ангид орж байхад манай дүү миний одоо төрсөн дүү маань төрөөд тэгээд би ерөнхийдөө баг хаягдсан байхгүй юу. Тэгээд тэр цагаас хойш үргэлжлүүлээд ер нь урлагаар ч юм уу
ямар нэгэн одоо секс дугууланд яваад ингээ өөрийгөө хөгжүүлсэн бол уг нь бол өдөд бас сөс möst орсон ч юм уу тэгээд явж байсан байж магадгүй. Гэхдээ яг тэгэл тэр үед нь тэгэл орхисон л та. Бүжгэлтэй их сургуульд ороод би ч их сургуулийг төгссөн. Тэгээд их сургууль чинь өөрөө нөгөө нэг тийм урлаг спортоор бас амар тийм хүүхдүүдийг нөгөө нэг идэвхтэй байлгадаг штэ. Тэгэл урлагийн үзлэг нөгөө олон нөгөө салбар сургуультай тэгэл хоорондоо бас урлагийн үзлэгээрээ ингээл уралдаал тэмцээн зохиогоол тэгэл тэр мэрэнд байн ордог байсан. Тэгэл ангиасаа ч ордог байсан, сургуулаасаа ч төлөөлж орж исэн. Тэгээд мүжиг гээл. Тэгэл ер нь бол жоохон эвсэлтэй. Тэгээд сая ингээд нөгөө бүжиглж байгаа бичлэгээ тавьсан. Яг тухайн үед бүр амар өөрөө голоод заахгүй. За энэчтэй одоо газар авахгүй хаа одоо нөгөө хүмүүс за тэнэг мангаар хүүхэн гээл олон юм ярих байлгүй гэж бодод. Дуучин жавхлан дөрөөсөн бичлэгийг хийсэн ахгүй гэсэн чинь шүдэ ухаа бол гин тэнэг хүүхэн мангар хүүхэн баг тэр хүний нөгөө юу хцээлаа да зөндөө битцээсэн. Тэгээд би сүултээ за одоо нэг ганц бичлэг хийжүүл одоо бас одоо бүү болох юм болов уу гэдгсэн чинь харин ч гайгүй эсэргээрээ айгүй олон эрэг сэтгэл авсан. Тэгээд баярлаа, лайк дарсан, миний бичлэгийг үзсэн хүмүүс маш их баярлаа. Тэгээд хязгаарч турахгүй юм шиг бас хүнийг ингэж бүдүүн гэж хэлж болохгүй шүү дээ. Турах байсан үе байдсан шүү. За тэгээ одоо маш саяга i5-гаа угаачаад тэгээд өргөжлүүлээд гоё юм ярина. Одоо ингэж тавьчих. Энэ басханы хэрэгс зариуд нөгөө хүнсний юм байдаг юм. Тоо баймар үждэг гэжлээ гэж юм л та тэгээд аялалд явснаас хойш бол айгүй олон монголчууд нөгөө тийшээ ингээ гэр бүлээрээ найз нөхдөөрөө ингээ зугаалах гэж явсан мэлээ. Тэгээд айгүй олон хүмүүс тийшээ явсан мэлээ. Тэгээд яг нь миний зүгээс бол би бол айгүй баяртай сахгүй. Яагаад гэхээр бас тий хүмүүс ингээл одоо сүүлийн үед бол хүмүүс айгүй гоё боловсон одоо нөгөө амардаг болсон шүү дээ. Бас тэрхийг бас өгтээд авахгүй. Яг мэдээ цааны хажуугаар цаар гिचээр тиймэр хүмүүс байгаа л халтаа. Гэтэ би муун сайн одоо муугасаа илүү их байгаа хаа гэж бодож ин. Тэгээд яг хөө зөндөө олон хүмүүс тийш аялсан байлээ. Тэгээд миний хувьд бол бас дотроо би бас бацаахгүй. Тэгээд миний влогийг үзсэн болохоор хүмүүс ингээд санаа аваад тийшээ явсан байх таа гэж бас гойрцсон. Тэгээд яг хөө эхний удаа бол нөгөө аялын влог хийж үзээгүй. Тэгээд бас влог хийх бас туршлага бас дутмаг байгаа учраас нөгөө дүүсүүд авахаа бол мартчихсан байсан. Тэгээд яг нөгөө охин маань арай жоохон бас нялхтай хүүхдтэйгээ бас зуралдаа баялын авц гэртээ байдаг шигээ ингээл газар тавьчаал мөлхүүлээл ямаа хийгээд байх тийм боломж байхгүй шүү дээ. Яваад үзээд хараад явж байгаа учраас тэгээд нөгөө утга замын аялал нөгөө хүүхдийн нөгөө гиз бас жоохон хямарсан. Тэгээд асуудлууд бол байсан. Тэгээд яг тэрний хажуугаар бас дүрсүүдээ авахаа жоохон мартсан байлээ. Тэгээд яг дараагийн удаа бол үн дээр анхаарна. Хүмүүс яг хэлхэл ахалтаа одоо чи дуртадаа л нэг хийж байгаа штэ. Чи өөрөө хүссэн болохоор хийж байгаа штэ. Яг мэдээж би тэр хүмүүсийг лайк дарахгүй байсан ч гэсэн subscribe хийхгүй байсан ч гэсэн би өргөжлүүлээд бол влогуудаа хийх болно. Гэхдээ яг тэ зүгээр надад нэг мотивац авах зүйл өгөөд ч юм уу те. Мотивашн өгөөд лайк дараад subscribe хийгээд комент бичээд юм уу те. За тэр ч авах тийм балаа юм яриад ч авах. За тэг ямар ч миний бичлэгийг хэрвээ тань таалагдсан бол лайк дараад үзээрэй, subscribe хийгээ бити мартаарай, гуйж ин намайг дэмжиж бити мартаарай.
Хөөжижи. Онлоочтой. Онлоочтой миний уу. Ээжийн цавчгаа хийсэн үү? Ээжийн цавчгаа хийсэн үү? Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? Нишарх уу? Сайн уу? За бид гурав одоо гэрээсээ гарах ч вэ. Тэгээд хажиж байгаа үлээ. Одоо эмнэлэг он. Эмнэлэгч гэж бас хэлж болохгүй маа. Оо тий нэрээ. Би чинь гоё болсон байна уу? Миний охин бас гоё болсон шүү дээ. Наач өсөхгүй болохоор эрэхтэй хүч хэрэгтэй. За яах вэ? Өстэй болохоор хөрх охин болч тээ. Тий. За одоо гайгүй чимээ багтаа газар ирж ин хатуусныгаа буудлын руу алхаад явж байна. Бид гурав. Гомор лэж ханашаараа. Тинашаараа. Малгай нь хаацсан. Малгай нь аавын машинд байгаа юм болов. За тэгээ хаашаа явах гэж байгаа вэ гэхлээр бид гурав бид хоёр жижигтэй нөгөө юуны амт байх үү. Коронавирусын шинжилгээ өгөх гэж явж байгаа. Тэгээд та нар мэдж байгаа шивэд бол ер нь бол хөл хорой дэглэм бол тогтоогоогүй. Хөл хорой дэглэм тогтоогоогүй. Ямар нэгэн тусгаарлалт бол хийгээгүй. Тэгээд бол бүх ажил төрөл, эмнэлэг үйлчлэгээ, сургууль цэцэрлэг бүх зүйл одоо карантин тогтоогоогүй. Яг бүх зүйл зүгээр л энгийн байдаг шигээл нөгөө үргэлжлээл явж исэн. Тэгээд яг эхний анх бол бодохдоо бол ямар сони юм бэ ч тоо бүх газар л 20 цаар дэглэм тогтоогоод тахт чинь эднийх одоо яагаад ганцаараа ингэж байгаа муу ажиллаж ин гэж бодсон. Явандаа ингэж бодоод исэн чи харин нэг бодлын зөв ч юм шиг те яа тэгэхээр эдийн засгийн хувьд бол мэдээж бол эрсдэлд орсон гэхдээ бол гайгүй харцсангуу тэгээд бид эдийн хувьд бол яг залуу хүмүүс учраас коронавирус туссан үгүйгээ бас сайн мэдгүй байгаа. Гэхдээ анх 3 сард нэг корона гээл бүр амар давлгаалал ирэхээс өмнөх нь бол ер нь бид айгүй өндөр температуртай халуураад тэгээд нэг 7 орчим хоног бол ер нь бол өвдөж хөвцөн. Тэгэл анхудаа л ямар амар хүнд ханиад вэ те вирусын гаралтай ханиад гэж сонсоол тэгэл ямар хүнд ханиад тусчваа гэж бодож ирсэн. Тэгээд яг тэрнээс хойш бол ямар нэгэн дахиж бол өвдөөгүй. Тэгээд ихтэй ямиг яаж идэхүүгээд шинжилгээ өгөх явж байна. Тэгээд 7 хоногийн дараа хариунд гарна. Тэгээд Стокгольм хотод амьдардаг хүмүүсийн хувьд болохоор энэ шинжилгээг өгөхөд бол үн төлбөргүй. Гэхдээ шивэд улсын одоо нөгөө регистрийн дугаартай байх хэрэгтэй. Тэгээд шинжилгээг өгөөд 7 хоногийн дараа харин мэйлэр мөн асуулт нэг эмнэлгийн сайт руу нэвтэрч ороод тэгээд харж боломжтой. Тийм байна. Тэгээд за юу ч гэсэн очиод шинжилгээг өгцгөө. Тэгээд яг хүмүүс бас тэгээд шинжилгээ өгөхгүй явж байгаа. Үнгүй юм чинь угаасаа нэгэн тал одоо тусан ч яж магадгүй, тусаагүй ч яж магадгүй. Тийм болохоор юу ч гэсэн очиод өгчээ гэж бодоод байж байна. Яна автобус ирэх болоог байдаг. Одоо биччихээ. Би дэлгүй ам шүү. За автобусаар ирэх нь хүлээгээд сууж байна. Зогсож байна. Ойр дөрөөс автобусаар яваагүй, суугаагүй. Тэгээд тийм бас ингээд нөгөө өвчин гарсан гээд одоо нөгөө хамаагүй бас нөгөө нэрийг хэлж болохгүй шүү дээ. Яагаад тэгэхээр одоо бидний чинь нөгөө Аз царайтай Азууд гэдэг утгаараа нөгөө энэ өвчин чинь бас ядчих нөгөө Хятадаас гаралтай. Хятадаас гарчихсан болохоор бид нар чинь анх бол яг энэ өвчин гараад удааг байхад бол бараг л хажуугаар зүгээр нөгөө юу адаг байлаа шүү дээ. Хамар амаа дараал те. Бүр маял зүг шүү дээ. Саяны хажуугаар өнгөрсөн хүн ч гэсэн бас хамар амраа даруу яав. Анзаарсан. Дүүрэн биш байгаасай л гэж найдаа. Тэгээ дүүрэн байвал одоо тэгэл өнгөрөн шүү дээ яана. Өнгөө байгаасай л гэж найдаа. Өнгөө.
Энэ болохоор яг хаалга онгойлгож. Манайх урдны зингэртэй ажиллаж байгаа. Зингэртэй амьддаг хот байнга л ийш ирдэг гэсэн тий. Өдөр болгон шахуу ирнэ. Би чинь жижигнийгээ түрээл. Ой энэ хүүхэд нь ингэж явах юм бах та. Тий. Аав нь хаавна. Аав нь илчлээ гэсэн юм да. Шаардлагатай ах уу. Хүмүүс бүгд захиалсан байлгүй дээ. Амар очтой. За замарсан шинжилгээг өгчлөө. Авч гэнэ үү? Надаас цус гарсангүй. Бараг цус гарахгүй байна. Хүн чи айж гинүү гэлдгсэн би айгаагүй гэдгсэн чи. Шах гэд гараа ингээ базаад тэгчээж нэг юм цус гарлаа. Тэгээд дотор болохоор Монгол сувлагч ажиллаж байгаа юм байна. Тийм болохоор монголчууд ирж өхгүй байна гинэ. Өвчтөөж бай, өвчгүйч одоо өвчин тусаагүйч бай. Ер нь бол шинжилгээг өгчих хэрэгтэй. Тийм учраас манайхаа ирж өгөөрэй. Тэгээд 8 сарын 31-ний хүртэл бол ямар ч шинжилгээг авах юм байна. Тэгээд дотор бол айгүй олон цонхон дээр өрөөнд одоо юу яаж чинь шинжилгээ авж чинь. Тийм болохоор очид дараалалтай байгаа ч гэсэндээ маш хурдан үйлчлэл гаргаж байна. Тэгээд манайхаа очиж ямар ч шинжилгээг өгөөрэй. Тэгээд сувлагчин сая хэллээ. Тэгээд монголчууд юусоо ирж шинжилгээ өгөхгүй байна. Тэгээд би нэг зарын группээр тавьсан боловч тэр болгон хүмүүс харахгүй ах шиг байна гэдэг чинь тэгээд ямар ч блогороо дамжуулаад тэгээд хүмүүсээ очиж шинжилгээ өгөөрэй гэж уриалж байна. Тэгээд хариу нь 7 хоногийн дотор гарах юм байна. За тэгээд өөр асах зүйл байвал комент бичээрэй. Миний оройны хоол турхчаа унчаад ийм л мэдх юм ба штэ. Гоё юм та. Гожодын сандраж нэх. Коматлээ чухнашаараа. Нёко. Коматлаа. Чи юу идчихэ? За тэгээ өнөөдрийн хамтлагтай хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд коронавирусын шинжилгээ одоо өгөх цаг захиалгаж байгаа бол 1177.SE гэж Шведийн нөгөө эрүүл мэндийн сайт байгаа. Тэгээд тэр сайт руу ороод банк ID-гаараа нэвтэрч ороод цагаа захиалах юм байлээ. Тэгээд өөртөө аль ойрхон гэртээгээ ойрхон салбар руугаа очиод шинжилгээгээ өгч чинь. Тэгээд хариу бол 7 хоногийн дараа гарна. Хамт байсанд маш их баярлалаа. За энд миний YouTube болон Facebook, Instagram хуудасууд гарах болно. Тэгээд намайг subscribe хийгээрэй, like дараарай, follow хийгээрэй. Баярлалаа. Баяртай.